Ёс зүйн хороо 2024 оны төлөв байдлын тайлангаас Монгол улс төрийн албаны хууль эрх зүйн орчны судалгаа олон улсын сайн туршлагад үндэслэн улсын хурлаас төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдөр баталсан. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гээгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг 2024 оны 4-р сарын 18-ны өдрийн улсын хурлын нэгдсэн жуулганаар батлууллаа. 2024 онд улсын хэмжээнд 4239 төрийн байгууллагад 2281 ёс зүйн дэд хороо байгуулагдсан бол 2025 онд 2585 ёс зүйн дэд хороо байгуулагдсан ажиллаж байна. Төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гээгээрүүлэх сургалт нөлөөллийн ажлыг 76237 төрийн албан хаагчдад хүргэж ажилласан нь нийт төрийн албан хаагчдын 33.6% буюу 3 төрийн албан хаагч тутмын нэг нь хамрагдсан байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар 2024 онд бүлээн авсан нийт 595 гомдол мэдээллийн 322 нь зөрчил болгон тогтоогдож дүгнэлт гаргаснаас 314 буюу 97.5% нь томилох эрх бүхий албан тушаалтан ёс зүйн хариуцлага хүлээлгэжээ. 2024 онд үндэсний аудитын газар, гайлын ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, Сэлэн аймгийн засаг даргын тамгын газар, Дундгов аймгийн засаг даргын тамгын газар зэрэг байгууллагын ёс зүйн дэд хороо нь соён гээгээрүүлэх нөлөөллийн асуудлыг манлайлан хийжээ. Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад төрийн улс төрийн болон бүх шатны удирдах, гүйцэтгэх албан хаагчдын манлайлал оролцоог идэвхжүүлж цаашид соён гээгээрүүлэх нөлөөллийн ажлыг үргэлжлүүлэх, бусад улс орны туршлагыг судлах, сургалтын арга хэлбэр, агуулга, шалгуур үзүүлэлтийг нутагшуулах зорилт тавин ажиллаж байна.